Ихэнх хүмүүс үүндээ яг тогтмол суралцаж чаддгүй юм байна. Яасан гэхээр өдөр бүр подкаст сонсно, YouTube видео үзэн, ном уншин, сошиал медиагаар ухаалаг контент үзэн те өдөр өнгөрөх тусам би их юм сурч байна гэсэн мэдэрч төрөөд идэх байгаа юм. Гэтэл 6 сарын дараа эргээд харахад бодит амьдрал дээр хийсэн зүйл дуусгасан төсөл агсын ур чадвар бараг байдаггүй. Тэгвэл эндээс нэг маш чухал асуулт гарч ирж байгаа. Чи яах гэж сурч байгаа юм бэ гэсэн асуулт гараад байгаа. Ямар нэгэн зүйл хийхийн тулд эсвэл зүгээр л өөрийгөө хөгжиж ийн гэж хуурахын тулд ихэнх хүний хувьд суралцах гэдэг нь уцаа гүйлэхтэй адилхан хямд тийм допамин болж хувирсан байгаа даахгүй юу? Бүр аюултай нь энэ зүйл нь жинхэнэ суралцж байгаа гэж андуурагддаг. Гэхдээ та одоо тархиа одоо мэдлэг мэдээллээр дүүргэж гин гэж боддог боловч яг бодит чадвар бий болж юусоо гардаггүй. Ингээд үйлдэлээр үзүүлэх юм байхгүй гэсэн. Маргааш л мартчихдаг. Тэгэхээр өөр нь хатуухан хэлэхэд бол та жоохон удаан суралцаад байна. Тэр эсрэгээрээ та ямиг 10 дахин хурдаар сурч чадаад амжилтанд гэсэн 10 дахин хурдан үрживэл яах вэ? Энэ бас чухал асуулт байгаа. Тэгэхээр ийм 10 дахин хурдаар их юм бол та төслүүдэд дуусгаж чадна, хийж байгаа ажлаа дуусгах, бизнесээ эхлүүлж чадна те өөр юу гэдгийг бодлоо тодорхой авчиж ярьж чадна гэдэг шиг олон зүйлүүд гарч ирээд байгаа. Жирийн дунд хурдаар бол ихэнх хүмүүс 6 сар зарцуулдаг зүйлийг 2-7 хоногт сурч болдсон байна. Харин яаж сурахаа мэддэггүй учраас ихэнх хүмүүс цаг алдаад байдаг. Тиймээс хамгийн чухал чадвар бол яаж сурах нь гол байгаа. Энэ бол одоо бүх чадрын суурь гэж хэлж болно л доо. Одоо чинь та одоо амьдралыг чинь өөрчлөх 10 ур чадрыг эзэмшиж сурахыг хүсэж байна гэж бодъё л доо. Тэгхийн бол тэр чадрыг яаж үр ашигтай сурдгаа эхлэх ойлгох хэрэгтэй байхгүй юу? Учир нь та одоо яг ямар чадвар эзэмшиж сурахаа өөрөө сонгохгүй бол олон нийт нийгэм чинь таны өмнө сонгоод өгч гэсэн. Нэг өсөндөө тууш давмгаалсан бусдын юмыг дагаж намирна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо таны юу сурч чадчихна гэдэг энэ чадвар чинь таны ирээдүйг одоо бараг зөгнөөд гаргаад ирэх гэдэг байхгүй юу? Хамгийн эвгүй зүйл нь юу вэ гэхээр та одоо өөрийнхөө боломжуудыг ингээ хязгаарлагдсан хумигдсан байгааг юусоо анзаарахгүй явдаг тохиолдол байна. Технологи, химиэлээ явахаа ингэж хурдтай өөрчлөгдөж байгаа үед ганцхан хамгийн чухал чадвар бол аливаа зүйл суралцах чадвар нь өөрөө тэр чадвар болоод байгаа юм. Учир нь суралцах чаддаг хүн сургууль заадаг уур чадваруудыг эзэмшиж чадаад байгаа байхгүй юу? Сургалтын систем бол угаасаа сайн хичээлээр орж байгаа. Тэгэхээр энэ бол асар том нүсэр бүтцтэй учраас удаан бодолтой юм. Харин хүн болохоор одоо нэг шинэ ур чадвар сурчаад маргааш нь тэрийгэ видео болгоод хийж тавьж чадхал байгаа юм шүү дээ. Тэгэхээр нэг өсөндөө та маш хурдан ийм сурах чадвартай болох юм бол өөрийнхөө ур чадрын багцыг байнга шинжилээд бусдын хийж чаддгүй зүйлийг хийж чадна л гэсэн үг. Гэхдээ нэг том асуудал гарч ирж байгаа маа. Тэр нь юу гэхээр ихэнх хүн яагаад сурч байгаагаа огт тодорхойлдгүй юм бэ те. Нэгсэндээ өөрийнхөө яаж сурах вэ гэсэн арга барилыг олоогүй байдаг гэсэн. Маш олон подкаст, маш олон видео үзсэн ч гэсэн тэрийгэ өөртөө суулгаагүй байдаг. Ихэнх хүмүүс нэг зүйлийг орхитуулдаг л да. Тэр нь юу гэхээр яагаад сурах ёстой бэ гэдгээ ойлгодог гэсэн. Хүн нэг зүйлийг сурахаар сонгодог ч гэсэн тэр нь өөрийн одоогийн чадвартай холбогддгүй эсвэл хүсч буй амьдралтай нь уялддаггүй ямар нэгэн тийм авцалтаагүй гинт үсэрсэн шийдвэрээр сонгоод идэг байхгүй юу. Тэгэхээр ингэж сурах юм бол та удахгүй энтэсээ залах нь уйдна. Тэгэхээр нэгсэндээ утга учиргүй элдв хангаа юм сураад ах юм бол 10 жилдээ зарим хичээлээс хүн залхаад байдаг гэсэн шүү дээ. Тэрнтэйгээ адилхан жоохон дургу тэр мэдрэмж үргээ буцаад очдөг байхгүй юу. Эсвэл өөрөө яг чин сэтгэлээсээ сонирхоогүй ажил ч юм уу хобби ч юм уу карьерийнхаа төлөө сурч байгаа юм санагдаад эхэлдэг. Хүн өмнөөс нь нэг сур гэж сонгоод өгсөн шиг мэдрэмж авах гэдэг. Тиймээс суралцсан хамгийн ихний алхам бол өөрийн хүсч буй амьдралын зорилгыг тодорхой гаргахад байгаамаа. Юу сурах гээд байгааг тодорхойлж гэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл суралцах зорилгоо олон хүмүүсийн нийгэмд гарч байгаа тэр янз бүрийн зүйлсийг дагаж намирах биш. Харин өөрийн болгосон зорилгоо төлөө урагшиж байгаагаа мэдгэн чуулгаа. Нэгсэндээ баг амьдралаас авах таашаа шүү нэрийн зорилгоо тодорхойлоод тэрийг мэдрэн гэдэг бол хүн дуртай утга учиртай зүйлээ сурч ивэл төрөлхийн ухаантай үнэс ч илүү үр дүн гаргадаг гэдэг байгаа байхгүй юу. Тиймээс эхлээд та өөрийнхөө өдөр тутмын амьдралыг нэг нэгэнгүү задлаад харах нь тийм өдөр бүр юу хийж байгаа, ямар амьдралыг хүсэж байна, ямар амьдралыг бий болгох гээд одоо бий болгоход зүтгэж байгаа гэдгийг маш тодорхой гаргаж ирнэ гэсэн. Энэ тодорхой байдал чинь таны тархинд ямар мэдээлэл хамгийн чухал вэ гэдгийг шүүгээд танд одоо гаргаад ирдэг гэсэн. Тэгэхээр нэгсэндээ та хэрвээ зориг байхгүй бол суралцах үедээ тэр мэдлэгийг хаана яаж хэрэглэхээ ерөөсөй ойлгохгүй гэсэн үг байхгүй юу. Тэгээд мэдээлэл зүгээр л урсаад нэг чихээр ороод нөгөө чихээр гараад авчихна. Тэгэхээр зориг тодорхой болсны дараа дараагийн маш чухал алхам бол бодит төслүүдийг сонгоно. Бодит алхам гэсэн. Хамгийн сайн сурах арга бол бодит төсөл эхлүүлээд зөвхөн тэрийг бүтээх үедээ гарч ирэх хэрэгтэй мэдлэгийг хайх байна. Тэгэхээр та одоо хичнээн их зүйлийг одоо сургалтын сурах ч юм уу эсвэл онлайн видео курс үзэж байгаа чинь биш ээ. Харин тухайн өөрийнхөө одоо гаргаж ирсэн зорилгоо төлөө хийх төслийг ямар хэмжээгээр урагшлуулж байгаагаараа таны амжилт чинь дэмжигдэх байхгүй юу? Тархиа одоо ялдуу хангаа янз бүрийн юм ингээ мэдээлэлээр дүүргээд дарамт төгшөөг үүсгээд байх юм бол таны суралцгаар удаашдаг байхгүй юу? Харин ямар нэгэн прожект буюу төсөл одоо төслөхөө болий. Ямар нэгэн ажил эхлүүлчих юм бол тэрийг хийж байгаа хувцастаа ингээд гацаад зогсон шүү дээ тий. Тэр гацх үед чинь та суралцах хамгийн хүчтэй одоо дохиог сигналыг авдаг гэсэн.
Төсөл гэдэг нь одоо заавал бизнесийн холбоо л дээ. Ямар нэгэн одоо жимд явж биеийнхээ хэлбэрийг одоо гоё болгох ч гэдэг юм уу те. Эсвэл харилцаач гэдэг юм уу. Доош одоо нэг юм сурах ч гэдэг юм. Эсвэл нэг вебсайт хийж сурах гэдэг. Эсвэл YouTube-ийн одоо сууг ажиллуулах ч гэдэг юм те. Эдгээр нь юу ч гэж болно. Эдгээр ер нь төсөл гэж нэрлэдэг байгаа байхгүй ямар нэгэн ажил те. Одоо зорилготой хүрэхин тулд хийх төсөл гэдэг байгаа. Тэгэхээр энэ бол бүтцтэйгээр урагшлах аргыг хэлээд байгаа. Ингэснээр таны тариг бол одоо зөв мэдээллийг яг олон дундаас таньж эхэлдэг байгаа байхгүй. Оо энэ хэрэгтэй мэй гэд ялгаж шүүж авна. Тэгэхээр та одоо ном уншиж, видео үзэж, хүмүүсийн яриа сонсож байхдаа таны одоо ихлүүлсэн тэр төсөл ажил юу гэдэг те тэрийг урагшлуулах мэдээллийг л одоо ялгаа шүүгээд аваад идэх гэсэн. Тиймээс одоо энэ хийж байгаа тухайн ажлын чинь сандаанууд алхаж байхдаа, шүршүүрт орохдоо унтахын өмнө гинтэд орж ирдэг. Чарлз Дарвин гэдэг дэд хүртэл ингэж ажилладаг гэсэн шүү дээ. Хит их төвлөрч ажиллаж байгаа дараа нь тийм уртын алхалт хийж амарч байхдаа шийдвэрүүдийг олдог гэсэн байгаа. Суралцах гэдэг бол чэйжлэх бол ерөөсөө биш шүү. Юмаа мэдэхгүй байх тэмцлээс үүсэж байгаа байхгүй юу? Юу ч мэдэхгүй байсан ч гэсэн яг ихнийхээ алхмыг л хийх юм байгаа. Одоо юу гэдэг нь ямар нэг юм хийх гэж байгаа бол одоо видео хичээл тэр эвлүүлгийнхээ програмыг татаад оролдоод хэдэн мэдэхгүй ч гэсэн одоо хэдэн төлөөр нь оролдоод гацхуудтай химэл оюугаас асуугаад эсвэл Google-ээс хайдаг ч юм уу те. Одоо энэ цаг үед бол химэл оюуганд өгдөл буюу өдөр асуултаа маш гоё зөв тавих юм бол хамгийн хэрэгтэй зүйлс чинь богиноцсон гараад ирж байгаа. Тэгэхээр зөв промпт ч буюу зөв асуулт тавих чадвар бол бүр шинэ ур чадвар болоод гараад ирсэн байхгүй юу? NVIDIA компани үүсгэн байгуулагч нөгөө Джейсон Хонг гэж захирал өгдөө шүү дээ. Тэр хүн хэлсэн байдаг. Машин бол хүнийг орлохгүй, харин машиныг ашиглаж чаддаг хүн л бусдыг орлоно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хэмэл оюуханыг зөв ашиглаж сурна гэдэг нь өөрийгөө ирээдүйд бэлдэж гин гэсэн асар хүчтэй мессеж байгаа даа байхгүй юу? Юмаа мэдгүй гацаад таг суусан үед одоо авсан хариулт таны тархинд бол мартагдахааргүй хамгийн гүн сууж өгдөг. Одоо та эргүүлээд хамгийн сайн ойдтой чинь суусан одоо сурсан эрдэмтэд бодох юм бол хэцүү үед л сууж өгсөн байдаг. За гэхдээ энд бас нэг том саад бий. Альва ямиг их хүсэлгүй байх юм бол энэ чинь бас том саад. Энийг одоо сэтгэл зүйн Зернагийн эффект гэж үздэг юм байл та. Дуусаагүй ажил хүний толгойд хамгийн хүчтэй үлдээд хоцорчтой юм байна. Тиймээс шууд хэцүү зүйл эхлэх гэж өөрийгөө юусоо шахах хэрэггүй юм байна. Маш амархан жижигхэн зүйлүүдээс алхам алхмаар эхлэх нь айгүй зөв аа. Тэгэхээр үүд те нэг төсөг маш урдан том юм ажиллахгүй айж хон ширээгээ згслээд одоо бичиг юмныхаа листүүдийг нээгээд файлаа үсгээд хаяа нэг копи чанаад ингээд айж хон дасгаад баавгаар эхлэх юм бол таны дээрх автоматар үргэлжлүүлэхийг хүсдэг байх нь шүү дээ. Одоо чинь фитнес явдаг хүмүүс сайн мэдэндээ гинт хүнд юм өрөхгүйгээр эхлээд 5 минут алхаж өөрийгөө халаанд үлгэл зам дээр те тэгээ жоохон наагур цаагур юм хөнгөх юм хийж байгаа. Тэгээд үнцэн тасалдаа гарч ирдэг шүү дээ. Тэрнтэй адилхан л одоо айж хөхлөл гэдэг байгаа. Тэгэхээр та одоо энэ суралц сурч чадвараа илүү тийм системтэй болгохын тулд химэл оюуханы стратеги одоо зөвлөх одоо сахилга батын дасгалжуулагч коуч маркер одоо ашиглах хэрэгтэй. Хамтран суралцж байдлаар хажуудаа байнг байлгах хэрэгтэй. Системтэйгээр өөрийнхөө тослох болгож өөрөх нь шүү дээ. Химэл оюуханд амьдралынхаа одоо хийх гэж байгаа одоо ажил төслийнхөө зорилгыг өгөөд сул талаа хэлүүлээ. Тодорхой даалгавруудыг одоо гаргуулж авч болно. Гэхдээ тэгээ бүр цаашлаад сурч байгаа хийж байгаа тэр тухайн төслийн ажлынхаа сэдвэр те 30-аас 60 хоногийн суралцах төлөвлөгөө гаргасан ч болно. Энийг бол дор нь хийгээд өгнө. Төлбөртэй хэлбэрүүд бол ChatGPT. Google-ийн ноутбук хэлэлэмэл ч гэсэн үүнийг маш сайн гаргаж ирдэг байгаа. Өдөр тутмын хамгийн үр дүнтэй бүтцүүд 3 блок байгаа. 3 одоо алхам гэсэн ч болно. Нэгдүгээр бол бүтээх блок. 20-дугаарт нь сурах блок. 3-дугаарт нь болохоор алхам бодох блок байгаа. Энэ гурыг одоо календар дээр зориуд одоо та өөрөө оруулж тавих хэрэгтэй. Google календар дээр тий. Магадгүй хэлбэл календар таны өрөөнд биш магадгүй тэн дээр ч болно. Хин ч одоо танд одоо суралцах цаг бэлтэж юусоо өгөхгүй. Тэгэхээр та өөрөө л хичээгнэ шүү дээ. Өөрөө календар дээр оруулах гэсэн. Хамгийн сүүлийн буюу хамгийн хүчтэй хэсэг бол сурсан зүйлээ бусдад тайлбарлах байгаа. Өөрөөр хэлэх юм бол хин нэгэнд энгийн үгээр тэр сурсан зүйлээ тайлбарлаж чадах юм бол та маш сайн тухайн сэдвээ ойлгосон гэсэн үг ээ. Үүний хамгийн сайн хэлбэр бол бичих байгаа. Пост болгож одоо өдрийн тэмдэглэл маркер оруулах хийж байна л да. Заавал нийтэд биштэй өөрийнхөө private байдлаар хийсэн ч болно. Ингэж одоо бичих юм бол та одоо мэдлэгийнхээ цорхойг илүү хурдан олж харна. Юу мэдгүйгээ мэддэг болно гэсэн. Маш олон амжилттай явж байгаа юм. Би одоо энийг суралцж байгаа маа. Энэ мэдлэгээс та бүхэнд суралцж байгаа юмныхаа баг хэсэг хуваалцъя гэх нэг постмос твит дээр бичдэг байхгүй. 7 хоногт ядч нэг удаа сурсан зүйлийг бичээрээ. Энэ л хангалттай байгаа. Ингээд эцэст нь ихээр суралцах, бүтээх, бичих гурыг нэгтгэж чадах юм бол та зүгээр нэг хурдан сурахгүй те харин өөрийн хүссэн амьдралыг системтэйгээр бүтээж эхэлнэ. Химэл ухааны энэ эрен үед хинч танаас энэ чадвар чинь булаач чадахгүй хамгийн том давуу тал болно шүү. Энэ видеоноос танд хэрэгтэй зүйл үлдсэн байх гэж найдаж байна. Ямар нэгэн байдлаар комент хэсэгт өөрийнхөө сэтгэлийг үлдээгээрэй. Бас subscribe дарах бүү мартаарай.